ивент тэтгэгч Миг даатгал. Яас өгш үү? Өө харин машин саач дагаж байдаг. Чи тэгээд хол явж сайн багчтай явахгүй дээ. Маань багч. Энэ вүртгээд нэг Германы багаж мөн үү? Мөн мөн. Дотроо ямар хөө яд юм бэ? Яасан бай багаж вэ? Шалгарсан багч шүү дээ. Дотроо үгүй сайхан багаж юм. Холын замд вирт гэж одоо хэцүү шүү дээ найз минь. Тэр үнэн шүү. Ясны шүү чи янзтай юм аа. Янзтай ясны шүү. За сайн байцгаана уу үзэгчдээ. За өнөөдөр бид нар Автв телевизийн Түүлгийн дэр гэдэг нэвтрүүлэгт оролцохоор манай Mongolia Choppers клуб маань залуучууд цугласан байна. Тэгээд бид нар өнөөдөр сайхан амралтын өдөр бас ажил төрлөө зохицуулсан. Өнөөдөр бол сайхан клубийнхаа залуучуудтай агаарчлахын сайхан гарч тэрэлжийн зүгт очиж бас лагер дээр очиж энэ одоо амралтын өдрөө өнгөрүүлэхээр ингээд төлөвлөгөө гаргаад явж байна. Тэгээд та бүхэн маань манай клубийнхантай хамтдаа байж бидний одоо манай клубийн талаарх одоо үйл бодол тийм ээ үйл ажиллагааны талаар танилцаарай. Тэгээд би бол Mongolia Choppers клубийн ерөнхийлөгч Сүхбаерг юм байна. За тэгээд одоо бүгдээрээ замдаа гарцгаая. За бид сая цугласан газраас өдлөөд явсан метрофс дээрээс ирж сайхан манай залуучууд бүгд бензинээр эцгэлээ. Тэгээд сая энд бас дэлгүүр дээр зогсож бас энэ аялалд яваад бас аян замд гарч байгаа юм чинь гээд бас нэг сайхан сүү аваад. Тэгээд бас дээрээс нь өөрсдөө бас очиж хэрэглэх хүнсээ базаачлаа. Идэх юм уу бүгдийг базаацсан. Тэгээд одоо манай залуучууд түр амс хийгээд одоо аян замдаа үргэлжлүүлээд хөдлөх гэж байна. Тэгээд та бүхэн бидтэй хамт байж манай клубын талаар он сайхан бас энэ аяллаа мэдээлэл аваарай. За ингээд хөдөлцгөө. За сайхан сүлэлсэн сайхан цагаан байна. За бид ямар ч байсан хотоос гараад өнөөдөр сайхан амралтын өдөр манай клубийнхан залуучууд маань бас амралтаа сайхан өнгөрүүлэхээр Автв ТV-гийнхэнтэйгээ хамт ингээ сайхан байгалийн сайханд хүрэлцэн ирээд байж байна. Тэгээд манай залуучууд одоо бид нар сая бас энэ ирсэн газараа бас нэлээд хогтой байлаа. Тэгээд сайхан хогоо бүгдээрээ сайхан цэвэрлээд түүцгээчлээ. Одоо бас энэ хүүрэлтэй байгаа учраас бидэд ингэж аялахдаа бас өөрсдийн зориултын бас нэг гал үс төлөвл 100 бас энэ тулгаа бас авч явдаг байнга аялал явахдаа. Тэгээд одоо манай залуучууд ямар ч байсан ирээд сайхан түр амс хийгээд байж байна. Одоо энэ дээр бид нар ямар ч саяныхаа цайг чанаад байцгааж байна.
За манай залуучууд бид одоо хорхоо их гээд манай ахлах тоогооч шинэ туслахаар манай Чимба ажиллаж байгаа юм байна. Зааварлаг шиг зааварлаг. За. Нилээ ланзар хөнөө те. Ха? Тарга хөнөө те. Бидэд бол хангалттай юм байна те. За ямар хорхоо хийх гэж байна? Тогооны хорхоо. За. Монголчуудын уламжлал тогооны чулуутай олиол тэгэл ярэмэд л үүсэж таарна. За. Манай шинэ бол туршлагатай ухаа олон аялалд явсан. Энд тэнд ахлах тоогооч олон хийсэн дээ тий шинэ. Багаасаа тэгэл аавыгаа тагал хөөр хээр хөдөө бол нэлээд юм сурлаа шүү дээ. Чимбач бас сайн баха. Чимбач бас нодлон юуны дорнтын аялалд ахлах тоогооч хийсэн гэж дээ Чимбач. Бидний аялалд ахлах тоогооч хийсэн. Наач Америкт мэрэгжилтэй хийсэн. Тоогооч хийсэн. За. Юу гарах. Түр бид нар зүгээр сайхан хараал сууж ах хэвээр тий. Бид нар бол зүгээр Хүлээгээл хүлээгээл байж ах хэвээр. Дэмжил алгаад шал байж байгаа. За. За тэнд манай үлзий Юфо 2 маань ногоогоо сайхан угааж байгаа юм байна. Тэг янзын орхиг болох юм байна да. За удахгүй хэдүүлээ. Энэ ахлах тоогооч мундаг залуучуудынхаа хийсэн орхиг хамтран идэх юм байна да. За тэрүүгээр манай залуучууд моциклуудаа арчаад Зүлгээд сууд тий. тийм бай тий. Хээр ирчээд моциклоо арчаадаг бас л зэвч хүмүүс биш тий. За манай клуб бол Монголын чопперч аханд ус холбоо гэдэг. Яг албан ёсны одоо улстай бүртгэгдэж клуб болсон бол 2012 онд болсон байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө 8 жил болж байна. Тэгээ манай клубд бол нийт 50 гаруй гишүүнтэй. Албан ёсны гишүүн бол 50 гаруй. За нэмж гишүүд орох юм бол 200 гаруй гишүүнтэй ийм клуб байд юм аа. Тэгээд ямар ч та клубын гэхээр сонирхлоороо нэгдсэн чоппер моцикл ундаг ийм залуучууд хүсэл сонирхлоороо нэгдээд тэгээд бас өөрсдийнхөө одоо чөлөө цагаараа бас энэ моциклоо унжтэй одоо агаар сэлхэнд гарах, за идэл хийх, дээрэс нь бас хоорондоо танилцтай энэс бас туслах солилцох ийм одоо хамт олон байдаг юм аа. Тэгээд манай залуучууд бол одоо моцикл ундаг залуучууд маш олон төрлийн одоо ажил мэргэжтэй залуучууд байждаг. За одоо хөөрэ бизнес хийдэг хүмүүс байна. За улс төрийн хүн байж юм. За одоо бизнес хийдэг залуучууд байна. За төрийн албаны хийдэг ч ийм залуучууд байгаа. Ер нь бол маш олон төрлийн авьяастай ийм залуучууд байждаг. Хамгийн гол нь чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэл сонирхол дээр л нэгдсэн ийм залуучуудын төлөөллүүд манай клубт байд юм аа. Даашгах чинь бас бидэрлүү нэг яриадтай таслах. За нэг ийм шинэ ийм хамтлаг гарч ирж байгаа. Клип хийх гэх те. Бид бас нэг ирж оролцооч. Та эдгээр сонсооч гэхлээр те студиудээр дуудаад. Тэгээ мандгаа авчлаа. ТV студиудээр нь очиод юу ч мэдээгүй л байсан л да. Энэ шинэ хамтлаг гээ. Тэгээ энэ төсөл гээ. Бүр юм чи бүр нарийн юм шин. Эхнээсээ нарийн хэлсэн юм ирнэ. Бүр төлөвлөгөөтэй. Төсөл бичсэн юм том зузаан юм каталог ном болгоцсон. За ийм байх. Наадгаа уншчих гэдэг. Өөсөө үзлээ. За ийм хамтлаг ийм мөрөө уур зургийг харчих. Бүр ерөөсөө хизээж харж байгаагүй мөрөө уурын зураг мөрөг байлаа. Тэгсэн за энэ дууг сонс гэдэг. Тэгээ анх би юуг сонссон? Юуг сонссон? Студ дээр сонссон. Нэг сонсоог байж байгаа сонссон. Ингээл өсвөө миний үс чиг харсан ярдсан тэр амар. Тэгээ гайхаад ийм амар дуу гэл. Тэгсэн чинь одоо энэ дуун дээр клип хийнэ яах нь. Тэ? Тэнгүүд энэ дээр ингээ моциклтэй одоо танаа клубд орох хэрэгтэй юм гээд. Тэнгүүд за дуугийн сонсоог сонссон. Тэгээ би бол уусраа сонирн болсон. Тэгээ манай клубийнхаа урайлах хүлээж аваад тэгээ Куамтийнхаа клипэнд анхны одоо чанан сүлдийн клипэнд клубүүрээ сайхан оролцсон байдаг. Энэ клуб одоо клип мэн одоо бүр хитэн цай өвчтэй болсон. Үнэхээр дэлхийн шилдэг клипүүдийн тоонд орсон байж тээ. Үнэхээр амар дэлхийн дөргөө шадлаа манай хамтлаг үү те.
Мундаг Маань нэг ганц хоёр. Чонон сүлтээ гол баа зөндөө байгаа шүү дээ. Баяа байна. Тэгээ одоо энэ Яг жоо яг гол нь чимээг болоод залжгал орж ирсэн. гол чимээ байх. Өнгө тугаа бариад гараа шаажсан гар нь байж. Чамаа гэж анзаарахгүй байхгүй маяг. Ноггод Тэгэхээр одоо хүмүүс ярьдаг юм байна. тухайн цаг үе олсон те. Маяа туг барьсан. Энэ рок урсгалд бас манай Дашках яалтчгүй шинэ хөвсөл хийсэн те. Үнэхээр одоо хүү амтлагийн залуучууд бол үнэхээр амжилттай мундаг явж байна тийм ээ. Монгол урлагийг дэлхийд бас гаргалаа та. Тэнд бас манай клуб тэрүүрээ бас маш их бахархдаг те. Үнэхээр одоо хүү амтлагийнхаа залуучууд те. Ганцхан хэлсэн мэт. Уртлын иглээд зогсож инээгээд дэсэж хойдлын иглээд наваад сүултээ өөрөөсөө жүжиг хүмүүс чи дөр гарна гараад байгаа юм. Инээгээд дэсэж сүултээ маяа цаг нь бол. Ажил хийж байгаа. Яг тэр бид яг нарийн анзаарах юм чи баг энийж байгаа дүр нь харагдаж байна шүү. 56 энийг 10-ыг алдсан баг. Тэгэхээр 56-уудаа яг Тоос юм уу? Тэгээ тэн дээр чинь бас яг тэр чинь би анх тийм олон үзэгчтэй болно гэж боддог. Зүгээр бид нар ямар нэгэн уран бүтээлтэй хамтарч байгаа учраас сэтгэлээсээ зарим залуучууд чинь тэнд чинь гоё тоглоом нариган болоод тэр чинь яг хойноо үлж байгаа төрсөн дараа нь тийм байж болохгүй. Нэг Дашка ах чинь яг ийм тийм гоё төлөв тийм гоё сүртэй царайнууд байх хэрэгтэй. Зарим нь баг загинс Стана хоо муухай янз бүрийн загнаад тэнгууд өнөө жууралж гिच дотроос санаасаа тэнгууд царай их ноцтой болчихсон. Би бол бас нэрэн дээр хов нэмэр оруулсан гэж бодоод байгаа. Яалтгүй гол төрөлтэй. Дотроо гэсэн юм шүү. Гайл юм маяа. Хайж гэдэг. Бас. Тийм хэрэгтэй. Хасагдсан биз дээ. Инээгээд байгаа. Өөдөөс нь инээгээд байгаа юм чи. Энийг бол бас гол төр болох гэж те. Уртлын гайгүй хар царайтай гайгүй наач явна шүү. өөдөөс ардны нэг авч инээгээд байгаа чи гоо. Мотоциклоо унаад ингээд яваад тахтаа гол нь биш. Хамгийн гол нь бас давхар аялал хийж явахдаа бас энэ нийгмийн бас эмзэг бүлэгт хандсан хүмүүнлэгийн ажлуудыг бас давхар хийж явж идэг. За өшөө бас олон төрлийн бас мотоцикл унаад бусад ижил сонирхолтой клубүүдтэйгээ хамтарч арга хэмжээнүүдийг зуны нээлт буюу намны хаалт ийм арга хэмжээнүүдийг хийж идэг. 12 оноос хойш эхэлж хийж эхэлсэн. 2015 оноос хойш бол бид нар талын салхи нэртэй олон улсын фестивалыг санаачилж Red Concert гэдэг одоо бидэртэй ижил сонирхолтой энэ одоо клубтэйгээ нийлж одоо ийм олон улсын фестивалыг зохион байгуулж эхэлсэн байгаа. Одоо 15 оноос хойш ч одоо 5 дахь жилийн хийчихэд байна. Тий 5 жилийн байгаас өнгөрсөн жил хийлээ шүү дээ. Тий. 15 оноос хойш идэх чинь. Тэгээд энэ чи юу л да одоо өмнө бол мотоцикл сонирхох залууч маань зуны нээлт намрын хаалт гэдэг цуглаад нэг хотоор нэг ганц тойрчол тэгэл тараа явчихдаг байсан шүү дээ ерөөсөө. Тэгмүүд одоо энэ чинь маш олон клубүүд нэгдлээ. Одоо зөвхөн чопор биш те. ATV, UTV, Cross одоо маш олон клубүүд нэгдлээ. Эдгээр маань бүгд нэг ийм дээвэр дор нэгдээд те. Монголдо ийм одоо Азта дээгүүр орох тийм мотоциклийн том фестивал хийж эхлүүл яасан ингээд тийм санаагаа анх өөрлөж хийж эхэлсэн талын хэсгийг. Тэгвэл одоо болохоор ингээд яалчгүй Азта бол том наадан байдаг болчлоо. Энэ бол бас нэг газар нутгийн том юу байна л да онцлог байна манай Монголын. Юу гэхээр хойд Орос хойд хөршөөс цаашаа одоо ингээд Европоос мотоциклтэй хүмүүс ирж байна. Тэгээд дээрэс нь урд зүгээс бас ингээд энэ хүмүүс маань ирж байна. Ерөөсөө ингээд Төв Азийн хамгийн том цугдрал мотоциклийн том наадан Монголд яг болсон тийм үнцэг нэг зүв болчиход байгаа байхгүй. Тий, үнцгийг эхлүүлсэн тийм ээ. Тэгээд яг энэ фестивалыг эхлүүлсэн одоо ач холбогдол нь гэдэг юм уу те одоо юу гэдэг тэр ямар одоо зорилготой юм ч гэдэг юм уу энэ цар үрийг ингээ харах юм бол анх бол 2015 онд зөвхөн одоо Монголд байдаг зөвхөн чопер гэлтгүү те одоо байк кроссийнхан байна манай UTV 4 дугуйт сайдкар гэ 3 дугуйтай энэ ер нь Монголд байдаг бүх мотоциклийн төрлийн клубүүд нэгдэж анх хийж эхэлсэн те анх чинь 200 хэдэн мотоцикл зүгэлж лөө баг
Тэгсэн хамгийн 400 гэж ярьдаг. 400 а 400 шүү дээ. 400. Тэгээ одоо сая 15 сүүлийн талын Дараа сар чинь зэрэг 800 мотоцикл цугласан гэх. Тэгэнгүүт чи ерөөсөө ингээд Монголын клубүүд ч олон болцсон. Дээрэс нь гадны жуулчд маш их урддаг болцсон тийм ээ. Тэгэхээр эн чинь нэг одоо энэ тусгай Аялал жуулчлалын юу бас нэг юм байна тийм. Маш олон мотоциклд орж идэг. Жишээ нь нэг Оросоос 200 гаруй мотоцикл орж ирсэн шүү дээ. Хятадаас 100 гаруй мотоцикл орж ирсэн. Гадаад ертөнцийн Монголынхоо юуг мотоциклын ертөнцийг энэ гадаад танилцсанараа тий. их орноо их сурталчилж байгаа шүү дээ. Бас нэг цаа өгөөчнүүд талууд нь аялал жуулчлал. Тэгээд тэр ирж байгаа хүмүүс мань бас ингээд зүгээр нэг ирж талын хэсэгт ганцхан орчих явахгүй. Тэгээд эренгүүтээ бас бидэнтэй цуг хөдөөгөр аялна. Тэгээд бас эн чинь нэг яг л аялал жуулчлалын салбарт бас нэг бяцхан ч гэсэн бас нэг дэм болж байгаа гэж бодож байгаа тийм ээ. Тусгай сонирхлын аялал жуулчлал гэдэг маань угаасаа юу юм бэ л дээ. Одоо бид нар 15 онд анх одоо энэ наадмыг зохион байгуулснаас хойш одоо нийслэлтэй төр захиргаатай ингээ хамтарч хийдэг болсон тий. Дээрээс нь нийслэлийн аялал жуулчлалын газартайгаа хамтраад ингээд хийгээд явдаг маань хамгийн гол нь бас дээрээс Монголын ард түмэнд ер нь мотоциклийн энэ үүсэл хөгжил ямар хөө төвшөнд явж байгааг бас бид давхар харуулж байгаа. Энэ бас нэг хотын соёл явж байгаа юм чи тий. Зүгээр нэг мотоцикл унаал давхиад байгаа биш. Энэ мотоцикл унаал явааддаг залуучууд юу хийж чаддیں۔ Одоо энэ өнөөдөр Монгол улсад мотоциклийн энэ одоо хөгжлийн төвшин ямар хөө төвшөнд явж байгаа гэдгийг бид бас харуулж бүх оронд л одоо байкруудын амьдралын хэв маяг гэл одоо бүр тусдаа соёл болцгооцсон байж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол ийм бид юм л одоо нөгөө саяас дээш хүнтэй энэ том хотуудад ерөөсөө л хотын соёл байх ёстой соёл гэж ерөөсөө тийм болцсон орчин. Тийм том соёл болцсон юм л тусдаа. Хүмүүс бол бодохдоо зүгээр л нэг хар мотоцикл унсан нэг чанга дуудаа хүн зочиосоо гэж боддог. Бодож энэ бол том соёл болоо хөгжсөн тусдаа ерөөсөө. Тийм л юм билээ. Бөөндөө ажил хөөцөлтөө. Тэгээ бөөндөө ажил хөөцөлтөө. Тэгээд 800 хүн жагсаал нэг ажил хөөцөлтөө байна тийм ээ. Сайхан л ихэд бөөндөө ажил хөөцөл манай Сүхбагийн санаачилсан тэр одоо туулгоолын тэр тасарсан тогтоол эсрэг загаснууд нь асар их хүчээсэн шүү. Тэрийг одоо 10 тонноор нэтер зөөж наашин болгож бид бүгд клубүүдээрээ тийм. Яг тэр ийм өчтэй юм байна. Одоо сүүлийн 10 жилд бол энэ манай одоо нийслэлийн ганц одоо төв цэг дээр урсж байгаа туулгол маань сүүлийн 10 жилийн хугацаанд одоо яг намар өвлийн үедтэй усанд багасаад доош шургаад орчдөг юм. Ягаад шургаа орчдөг гэхээр манай энэ Улаанбаатар хот чинь одоо усныхаа одоо гол цэвэр усныхаа нөөцийг газрын гүнээс авдаг. Тэр шалтгаанаар ингээд нөгөө туулын маань ус ширгээд доош шургаад орчдөг юм байна. Тэгээ тэрнээс үүдэлтэй энэ жил болгоны одоо хавар яг голын урсц маань тасраад хоёр талдаа тасраад шургаад алга болчдөг. Тэгээд тогтоол баахан цөөрөн буснууд үлдэнгүүт намар нөгөө уруудж амжаагүй одоо энэ загас жараахан хүмүүс байна. Бүгд боогдоо тэр тогтмол туснаа үлдчихдэг. Тэр яг тийм байна л да. Одоо жишээ нь Баян зүрхийн гүүр гач хүртлөө явчихгод одоо гол чинь тэр чигээр ингээл мөстөө устайгаа байж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо биороо очингууд устай болчих. Яг голын Улаанбаатарын хэсэгт л ерөөсөө усгүй. Тийм ерөөсөө энэ Баян зүрхийн гүүрнээс доош сонгоны гүүр хоёрын хооронд яг ингэ тасарч ширэгдэг гэж байгаа байхгүй усна. Тэгэл тэнд нь хэдэн саяар загас жарах хүчтэй. Тэгээ энийг сая бид нар хэдхэн хоногийн өмнө те бас энэ зайсан мото клуб, Монголын ATV клуб те манай Чингис мото клубийнхан маань онлайп гэдэг энэ клубүүд маань бид нар анх те энэ байдлыг олж хараад энэ залуучуудаа энэ клубүүдэд уриалаад тийм ээ манай клубээс уриалаад дуудаад тэгээ бид нар хамтарч саяны энэ одоо загас жарахаа аварч те хамгийн гол чинь сайхан буянтай үйлс чинь л бас экологийн тэнцвэртэй байдлыг л тий хөгжүүлэх гээл ийм цагаан арга хэмжээ хийгээд гэтээ тэр олон загсыг шилжүүлээл яг ийм урсгал усанд хийнгүүд бас л дотор сонирн болд юм биш үү тий биелгээ. Тэгээ энгийн бас манай ард иргэд маш их оролцсон тий сая зөвхөн мотоциклийн клубүүд биш фэйсбүүкээр ингээл уриалаа шеэр гээл ингээл хийхэд зүгээр л хүмүүс хувангаа барьцсан тий том сав барьцсан ирээл тусалсан хүмүүс зөндөө баг шүү биелгээ. Тийм өнгө мундаг л да. Манайх одоо нэг үе утгах бол бас одоо фэйсбүүк үе чинь манайд зөв талаараа хэрэгтэй ч их юм байна. Буруу талаараа бас их юм байна тийм ээ.
Ер нь энэ яг одоо Чопрын клуб гэж бид нар ярьж байна те. Өнөөдөр бас өөрсдөө клуб танилцуулж байгаа юм чинь. Ер нь бол Улаанбаатар хотод манай ижил сонирхолтой бидэртэй адилхан энэ хоббигоор нэгдсэн ийм клубүүд бол бас яг Улаанбаатар хот гэх юм бол 5 6 клуб байж байна те. Одоо хамгийн анхны ууган клуб гэх юм бол одоо манай Mongolia Choppers манай клуб байж байна. Дээрээс нь Red Cons гэх клуб байж байна. За Чингис байна те. Чингис мото клуб, Scars байна. Армак гэж байгаа. Армак crew те. Манай Армакийнхан байна. Ингээд яг Улаанбаатар хот. Тэгээд дээрээс нь орон нутгийн бас клубүүд бас байна шүү дээ. Хоёр клуб байна. Эрдэнтийн омогшил байна. Тэгээд Дорнод хүртэл бас клуб байна. Дорнодын Хүлэгтэн гэдээ бас клуб байгаа. Тэгэхээр чи ингээд Монголд бас уулна мотоциклийн хувьд бол хөгжил үнэхээр мундаг явж байгаа юм шиг байна шүү дээ. Одоо Америкт дуунж байгаа хамгийн сүүлийн үеийн загвар Harley-гийн шинэ загвар Монголд байна уу байна тий. Honda Yamaha-гийн шинэ загвар байна уу байна. Эсвэл бүх төрлөөрөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчууд ер нь иймэрхүү юм дээр ер нь эртний ийм хүлгийн энэ хаанууд юм шиг гэж бодоод байгаа шүү дээ. Одоо шинэгийг одоо дэлхий дээр ингээд limited edition те дэлхий дээр хэдхэн ширхэг байгаа мотоцикл одоо ингээд те. Тэгэхээр чинь рүүм чинь 500 500 хийгдсэн гэж ярьдаг. Porsche гэхэл 2хан байдаг гэж байгаа тэр мотоцикл. Тэгвэл нэг нь хулгаад алдагдаад Украин руу очсон. Гэтэл Монгол хэдэн сая хүнтэй вэ 3 сая хүнтэй мөртлөө тэр мотоцикл яг адилхан хувь ширхэг байж л байгаа Монголд. Яагаад байна? Жишээ нь тийм. Тэр манайхаа угаасаа нэг хүлгийн жижиг ирдэггүй л биш юм да. Тэгэл юугаа цайралдаггүй те. Таймер нийтлээ. Энэ олон клубүүд одоо манай таланчлах наадам хийдэг гэж сая ярьлаа те. Энэ наадам дээр байна. Маш олон клубүүд хамтарч одоо энэ наадмаа их сайхан зохион байгуулалт хийгддэг те. Одоо ганц зөвхөн юу гэдэг одоо манайх ингээд санаачлаад ингээд ганцаараа хийгээд идэм биш. Энийг бол дэмжиж те манай Монголд байгаа бүх мотоциклийн ганц чоппер гэлтгүү одоо кроссийнхан манай те кроссийнхан байкууд байд юм одоо мотоциклийн ямар төрөл байдгийг тэр төрлийн бүх клубүүд маань одоо хүсэн хүлээж хамтарч хийдэг. Тэр нь бас олзуурах ууштай бид нар зундаа сайхан ингээд талынчлах наадмаа хийчдэг. Намар нь бол намрын хаалт гэдэг тий нэгдсэн наалтын арга хэмжээг бас ингээд хийчдэг. Клубийнхаа орон нутгийн аяллуудаа хэлчихнэ. Тий. Төлөвлөгөөтэй аяллууд байгаа. За тэгэл нэг мэдсэн чи одоо ингээд анх 12-нд орсон одоо 8 жил болцсон ба шүү дээ. Тий. Цаг хугацаа бол Явсан биш үү? Яг одоо юу гэдэг анх одоо 12 онд л бид нар албан ёсоор энэ клуб байгуулж ирсэн болохоос яг ерөнхийдөө Монголд энэ чоппер мотоцикл ундаг залуучууд хизээ үүссэн юм бэ ч гэдэг юм уу те энийг ярих юм бол 98 онд 96 7 онд одоо манай хөгжичүүл те унж эхэлсэн байдаг байхгүй ер нь энэ чоппер мотоцикл одоо энэ Япон мотоциклж орж ирэхээс өмнө нөгөө 72 эдийн чинь тэг янзч кастом хийгч те тий одоо манай хууччуулаас гэдээ ярих юм бол том тэгшээ байна те том тэгшээ тэг манай зураас баримт Батэрдэн ах байна. Батэрдэн ах байж гин өшөө одоо хэн байна? Ханд байна. Ханд байна. Тий. Одоо манай рок мөнгсах ах маань байж гин те. Яг ингээд анхдагч нар гэх юм бол тухайн үед бол маш цөөхөн хүмүүс ундаг гэсэн. Одоо ингээд харахад бол тэр тухайн үед унжсэн тэр хүмүүсийн эхлүүлсэн юм одоо ямар тийм мундагт хилцсэн ийм олон залуучууд бидний одоо манай анх манай Mongolia Choppers гэж үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш хичнээн клуб бас ингэж үүсгэн байгуулсан гарав тий. Тэгэхээр энэ залуучууд байна хамгийн гол өсөн сонирхтой нэгдээд одоо яг энэ мотоциклийн үүслэгч нь ямар хөө төвшөнд явж ийн гэдэг нь аюу сайхан боохгүй хамаагүй тий. Ер нь дэлхийд дээр ярих юм бол мото клуб гэдэг нь AMC гэж ярьдаг юм да. Энэ мото клуб нь анх 60 онд үүсгэн байгуулагдаад ингээд энэ мотоциклийн олон зах замбраагүй байсан мотоциклтэй залуучуудын нэгдмэл байдалд оруулаад тэг журамд оруулаад энэ чинь дотроо AMC гэдэг нэр өгсөн AMC мото клубүүд чинь дотроо бүгд тэг журамтай. Энэ алстаа бид нар өнөөдөр хүртэл хөгжүүлж ирээд яг энэ чинь өөрөө цаанаа бол янз бүрийн яриа байдаг. AMC мото клуб бол хоёр чиглэлээр үүсгэн байгуулагдав. Нэг нь бизнесийн, нэг нь сайн үйлсийн гэж. Манайх бол угаасаа сайн үйлсийн чиглэлээр мото клуб үүсгэн байгуулж үдийг хүргэсэн. За сая манай Чука ирлээ. Манай бас Чука маань бол одоо манай клуб үүсгэн байгуулагдахаас өмнө бас Монголд бас энэ мотоцикл цөөхөө хэдэн залуучууд ундаг багт унаад унжсэн залуу тэгээд олон жилийн өмнөх алдагчдын зураг гэдэг яасан. Тэн дээр байдаг. Гэтэ яг манай клубд бол албан ёсоор бол тий жил дарж явсан тий. Тий цуг явж байгаад албан ёсоор бас ингээд бас болсон. Манай клубын дөрмийн ёсоор яг
проспектээр орсон. Тэр олон жил унсан хамаагүй клубын дүрэн бол дүрэн гэдэг юм. Энэ хүн бол хүндэтгэж үзээд тийм ээ. Тэр бол бас мундаг зам л да бас. Гоё. За Чука өөрийгөө танилцуулаад явчих тий. За тэгэлгүй яг. Одоо би чи 2000 оноос буцагламж гэсэн юм байна. Тийм баятаа 3 оны чи нээлтэн дээр байжсэн шүү дээ. Тэгэхээр тий Storm Riders гэдэг байна. тий. Бүжигийн байгуулсан тий. Чинь яг анх явжсэнийг баг аруулаа цуглуулгал ямар болоо тэгдэгсэн шүү дээ. Аруулаа байгаа. Тэгс ч одоо 100-аар ярьдаг болсон. Би одоо 100-аар доодохгүй мянгатай. Тэгэл мотоцикл моторууд нь дээдлэн 400. Тэгэл 125 хидчихлээ. Тэгэл нөгөө нэг алаг цоглон бидсэн шүү дээ. Тэр нь сая балгай гээл би угаасаа мотоцикл өгч байгаа амар километр бүрээр өсөж байгаа. Тэгэл 268 гэдэг зач өгсөн гэж байгаа. Тэгээд одоо мотоциклын үнэ ханш заагуур өмч гэсэн юм байна. Өсөж байгаа. Тэр гоё байгаа. Тэгээ энэ олон жил явчаад ахын дүүстэйгээ нэгцэнд баярлалаа. Гоё шүү тий бас. Тий. Ивент тэтгэгч Миг даатгал. Одоо бидний гадуур зарим мэдэхгүй хүмүүс ингэж ойлгодог л та нэг айхтар чанга дуудлаа мотоцикл хавгаар хувцастай ингээл нийл нүүр амаа багалснаа тий нөхдүүд ингээл давхаад байдаг гэж ойлгох юм шиг байна тий. Яалтчгүй өөрөө энэ мотоциклийн маань өөрөө стил имиж нь ийм байдаг тий. Стилийн имиж нэгдүгээр за бас байгаа энэ бол угаасаа гоё харагдах ёстой тийм ээ. Энэ мотоцикл чи өөр ямар мотоцикл унж байгаа вэ? Тэгмүүд энэ дээр гоё харагдсан бол тэндээс гоё хувцас өмснө. За хамгийн гол нь чинь нөгөө яагаад сав хөмсөд байгаа юм бүгд те. Сав хөмссөн нэг юм юмнууд гэж ярьдаг тийм бол өдөө сонсчихсан фэйсбүүкээр те. Тэгвэл эн чинь болохоор нэг юм бага хэмжээний аваар осол уналт одоо асфальтын зам дээр өнхрөлтчүүд юм юу гэдэг те. Энэ дээр бол сав хамгийн сайн хамгаалж өгдөг нэгдүгürt. Тэгэхээр бид нар хамгийн гол нь байнга сахиу ус өмсдөг. Сахиу усыг сонгодог. А дээрэс нь энэ бидний хэрэгжилж байгаа одоо энэ клуб болгоны энэ нүүр царай болсон одоо энэ колос гэж ярьдаг вест жакет байгаа юм да тий дөрөв төвц. А эдгээр маань одоо ингэ маш зузаан. Энэ бол ерөөсөө хамгаалтын хувцас гэсэн үг ерөөсөө. Тий. Хагас сейфти тий. Тий. Тухайн крузер мотоциклууд маань нэгдүгээр маш хүнд тий. Хоёрдугаар том мотортой. Тэгээд эн чи одоо зогсохдоо мэдээж энэ хүнд мотоцикл тэгээд том мотортой тий зогсох зайн бол нэлээд хоол байдаг. Чи заавал том юм унж яад. Зүгээр 125 унаач. Өөрөө орж болно л доо. Тий. Заавал хүнд юм унж яад. Хотод бол болоод байна. Гэхдээ энэ одоо энэ чанга дуу гэдэг одоо хүмүүсийн хад үзээд байгаа юунууд маань болтой зэрэг ерөнхийдөө бас учиртай. Нөгөө нэг жолооч нарт анхааруулга байдлаасаа тий бид нэр явж байгаа шүү эднэрийг юу байхгүй бол одоо ингээд зарим жолооч нар тий толиндоо арахгүй гинт орж ирэх янз янзын юм Америкчууд энэ чанга дуу амь аварна гэдэг зүгээр үг тийм. Одоо бид нар арай өөрөө зүйлтэй байна. Ер нь ийм чанга дуу байгаа шүү дээ. Энэ бол аюулгүй зүйлээс Тэгээ бидээс чанга дуутай байлаагээд их хотын тийм одоо ингээд юу юм уу та тий. Гэхдээ тэргүүл ингээд бид нар одоо чинь байрлал орохдоо болж байгаа айлттай ордоо шүү дээ. За баг унтраачихгүй хус ингээд зөөлөн гас гэж өнхрөөс ингээд ордог. Жогон чанга хөвчүүд бас хүүхд болж байгаа сэрэж гэж юм байна. Тэгэхээр бас яалчгүй чангууд бол чанга. Өнөөс заавал ирэх дураараа ирэхээ эжилж ийн гэдэг миний л бөч. Миний хөрөнгөөл хаалгаа дураараа бидний ирэх чинь хин нэгний ирэх ашгаар бас хязгаарлагддаг учраас бид нар харилцсан ойлгочих жоох. Гэхдээ одоо хуучны бодохоор манай ард иргэд шал өөр хүлээгээд авдаг болчихсон. Гэхдээ зам дээр хөтлөө одоо мэдэгдэж шít. Ингээл ороод ирэнгүүт хоёр машин жоохон шахаж өгөөл оруулаад ингээ явуулчихдаг тий. Ингээд бас нэг өөр болцсон байлээ шүү. Анх явж явах чинь бас хэцүү байсан шít. Чоппер гэснээс бид нар гоцоо крузер мотоцикл ер нь унж байгаа. Тэгэхээр крузер чинь бид нар өөрсдөө хэв маяг стилд оруулаад энийг нь өөртөө гар аргаар үйлдвэрийн аргаар ямар нэг аргаар өөрчлөлт оруулах энэ нь өөрөө чоппер болчиход байгаа байхгүй. Тэгээ чопперыг бүр яг үндснээс нь анханаас нь чоппер загвараар хийж болж байна. Стандарт загварыг өөрчлөөд чоппер болгож байна. Энийг л гол нь чоппер гэдэг байгаа юм л да. Манай клубын нэр бол өөрөө чопперс гэж. Монголын чоппер, Монголын чопперч ахын дүүсэл гэсэн. Бид нар өөрсдөө мотоциклоо гоё чимэж гангалж хийх юм а хийгээд оцох юм авсаад өнөөдөр энэ нэрийг авч явахын тулд бид нар энэ нэрийг өгсөн. Тэгээ баг агуулгандаа бид нар ер нь багтаж явдаг.
Ер нь тэр бүгд л өөрсдөө Cruiser, custom cruiser, хийж cruiser тэгэл chopper болоо те. Chopper гэснээс анх бол бид нар юу гэдэг 10 хэдэн жилийн өмнө манай яг аль биесний клуб болохоос өмнө бол бид нар чи яг тухайн үед байсан өөрсдийн те одоо жинхэнэ сая түрүү ярьлаа шүү дээ. Ийж те Орос мотоциклыг бүртгэл ингээд яглаа, Уралыг яглаа ингээд өөрсдөө боломж болцоогоороо те янслаад ингээд кастом хийгээд ингээд chopper-ыг ингээд хийжсэн. Тэгээ одоо хийжсэн залуучууд гэдээ ярих юм бол манай одоо хайлтд байна те залуучууд анх энэ chopper-ыг хийж ин бидний одоо тухайн үед бол стейт бирэг хоёр л байлаа шүү дээ одоо энэ гав одоо тий гараад үчихсэн бол Баянагийн chopper шүү дээ. Одоо 90% нь Монголын chopper гэхгүй. Мотор л Япон мотор л гэсэн болохоос шүү. Бусдын ерөөс яг Монгол дэлхийд дээр chopper хийж байгаа гэсэн chopper хийж байгаа хүмүүс бүгд мотороо ямар нэг үүдээр шултчихлаа. Тий. Моторыг бол хийг арга баг. Тийм учраас манайд бол яг цэвэр баг 100% гэж хэлж болохоор chopper байгаа. Тэр чимдгийн энэ төр ханд энтри хийсэн. Үнэхээр бүр дээр үед унжсэн 8-9 онд унжсэн нөө шоргоолц байна хаа алдах хар шоргоолц. Тэрийг одоо хийсэн хүмүүс гэдээ ярих юм бол манай одоо хайлст байдаг. Үлций гомын дээр орсон явчин тий. Тийм байна. Амбаа байна. Амбаа. За гомон байна хөрхий. Тий. Хочоор л хилээд болохоос батмууг юм билээ шүү дээ. Уусраа гомо. Тий. Батмууг гэдэг баха. Тий. Муу хэдэл гомон гэдэг учраас дээрээс нь манай чимка байна. Чимка байна. Тий. Энэ залуучууд чинь анхны ер нь баг биднийг тий тухайн үед бол ингэж айхтар ийм импортоор ийм гой моциклууд орж ирдгүй байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Бага юмнуудаа ингээл ашиглаад ингээл сунгаал яриад ингээл хийцэн тэрийг унаад бид чи ямар гоё юм бэ гэл ингээл явчихсан. Одоо тэгэхэд харалтаа. Сүүлийн баг 10 жил дотор парк 13 оноос ер нь бол яг сүүлийн Америкээс 12 оноос 12 13 бол тэгээд 15 одоо бол тэгээд одоо л гүцгэлтэй байна. Монгол улс өсөлтийн мэддүүс одоо мэдхээ байл сүултээ. Энэ тийм угшилтай гэдэгс одоо угшилт байхгүй болсон шүү дээ. Одоо ингээд нөгөө 4 сар гарчлаа. Хаврын өрнөлтөн цаг ирж байна те. Одоо Улаанбаатар хотод бол аль биесний моциклийн клубүүд бол бүгд одоо хамгаалах хэрэгсэл малгайдлага тий бүх шаардлага одоо зам хөдөлгөөний дүрмд юу заасан байдгийг тэрийгэ баримтлаад бид нар бол хамгаалах хэрэгслээ тий ингээд зүгөөд явдаг. А манай хөдөө орон нутгийн залуучууд маань яадгүй гэхээр нэгдүгээр хятад одоо чанарын шаардлага хангаагүй тий хятад моцикл унж идэлж одоо яалтчгүй өөрсдийнхөө тий нөгөө боломж болцоонд бол бас тааруулж хямдхан моцикл авчиж л ялчгүй. Тэгээд дээрэс нь тэрийг авчиж байгаа нэгдүгээр хоёрдугаар ямар ч хамгаалах хэрэгсэл хэрэгэлдэггүй тий хөвшөөгүй хамгийн гол нь. Одоо хамгаалтын малгай тий заавал өмсөж явах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь тэгэхгүй одоо манай нөгөө хөдөөнд халуун ядаж барилгын каск өмсөх хэрэгтэй байна. Сэрүүгэн дахгүй. Ер нь Ядаж тэгэхгүйгээс үүдээд одоо энэ зам тээврийн осол гэдэг юм чинь маш гарч байгаа. Одоо энэ сүүлийн сая бид сонслооч замын одоо тээврийн зэгдээ албаны дээр мэдээг гарч ирж шүү дээ. Дөнгөж 4 сар гарсан чинь хичнээн хүн гинүү энэ моциклийн осол аваараас суудаад энэ амир хөтлөе гэж ярьж байгаа. Тэнгүү дээрэс нэг ийм судалгаа байна. Тэр хаан гол нь за жишээ нь моциклийн ослын ерөөсөө 80% нь сувтуугаар. Тий. Тэгээ манай нөгөө хөдөөж ингэдэж нэг хүмүүс чинь ингээ харж хат айлын найранд очиж нэгний доо очин те. Тэгэл моциклтэйгээ очивол одоо жишээ нь хоёр уулын хооронд цагдаа байхгүй шүү дугаас. Тэгэл тэгж бодоод нэг дууд очиж явдаг. Тэгэл тэр хооронд юм болдог байгаа. Моциклын жолооч байхгүй болохоор тэгж байгаа шүү дээ. Ерөөс хөдөө тийм дуудлагын жолооч юу гэсэн юм зүгээр биш үү байхгүй шүү дугаас. Үйл ажиллагаа гэснээс хийгээд байгаа маа. үйл ажиллагаа гэснээс энэ бид нар анх 12 онд аль биесний клуб болсноос хойш замын цагдаагийн алба те тухайн үед замын цагдаагийн алба байсан. Одоо бол тээврийн цагдаагийн алба болсон шүү дээ. Замын цагдаагийн албаны өрсөн сэгэл хэлцтэй бид нар хамтарч одоо сургалт семинар те одоо дөрвөн журам зам хөдөлгөөний дүрм гэж ямар байх ёстой гэдэг юм уу те тийм сургалт маш их одоо хамтарч хийдэг ус те хамгийн сүүлд гэх юм бол бид нар чинь энэ тээврийн цагдаагийн албатай хамтраад нэг хором билээ. Нэг хором. Тэ нэг хором гэдэг арга хэмжээндээр бид нар бас хөдөлгөөн намар шүү дээ. Тэгээд намар те доороо биш дүрмээрээ байна. Тэ энэ арга хэмжээнүүдийг бас тогтмол тэ цугтаа ингэж хамтарч хийдэг. Манай тээврийн цагдаагийн албаныхан ч одоо бас энэ Улаанбаатар үйл ажиллагаа явуулж байгаа энэ мотор клубүүдтэйгээ
маш одоо үетэй холбоотой хамтарч гоё ажил сайхан тийм ээ. арга хэмжээнүүд хийдэг. Тэр нь бас нэг талдаа одоо юу гэдэг юм зэгдэгийн албаныханд ч одоо бид нар очиод албан ёсны клубүүд бол бүртгэлтэй тий. Одоо манай job циклийн зөвлөл гэж үүдэг тий. Тэр зөвлөлөөрөө бид нар энэ одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх клубүүдийн мэдээллүүдийг зөвлөлийн шугамар одоо дэвэн зэгдэгийн албандаа өгөөд тий. Тэгээд ямар альва нэгэн одоо юу гэдэг баяр ёслол одоо энэ талын сэтгэх арга хэмжээ, намрын хаалт гэдэг юм уу тий. Энэ арга хэмжээнүүд дээр одоо хүсэлтээ өгөөд энэ зөвшөөрлөө аваад яг албан ёсоор ингэж хамтарч хийдэг. Энэ маань одоо хамгийн гол нь нөгөө замын хөдөлгөөний дүрм тий. Журам гэж юу гэдэг энийг мөрдөж ингэж аюулгүй байдал. Тий аюулгүй байдлыг хангаж ингэж явж байгаа. Бид бол яг клуб дотор бол маш их хариуцлагатай байдаг тийм ээ. Дотор өөрөө гэсэн оноогдсон албан шалгуудынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг. Клубээс гадна нөгөө бие даасан фри райдер гэж яваад байгаа энэ залуучууд бол ерөнхийдөө дураараа шахуу яваад бас байдаг. Эдгээр бас бид нар шууд очиод тэр болгон моциклтэй очиж юм ярихгүй юм чи. Бид нар өөрсдөө биетэй үлгэлж шоудулж байгаа байхгүй. Клубүүд өөртөө ямар юутай хамгаалах хэрэгсэлтэй тэрийг гой харахад зарим нь их гангаа харагдаж шүү дээ. Малгал бол шүү. Тэр чинь үүндээ сейфти яг доод хамгаалтын хэрэгсэл байж харахаар зүгээр малгай өмсч юм шиг зарим тийм гой каск өмсч шүү дээ. Тэрийг бас сурчлаад ирэхээр бид нар чинь бас дан нэг барилгын каск шиг юм өмсөд нэг яваад байхгүй. Тэр гой гангаа юм хэрэглэж ирэхэд ч алстаа өөрх нь аюулгүй байдаг байхгүй. Бид нар бас тэр дээр бас маш их үлгэрч үзүүлэх ёстой гэж ухамсарлаж явдгийг. Клуб болгонд угаасаа одоо ялангуяа манай шопинг клубүүд гэх юм бол дотоод дэг журам, дүрм журам гэж бас нэг байгаад байгаа. Одоо тодорхой хэмжээний заалтууд одоо цуугаар явахад яах ёстой юм жишээ тий. Одоо манай цууны талаар ярих юм бол манай маял ярина да тий. Цууны маш олон дүрм журам байж чи тэр үдээс бас хүмүүстэй танилцуулбал тий. Тий. Ер нь бид нар чинь дан хотод явахгүй шүү дээ. Бид чинь нэг олон аялал маялд явна, орон нутгаар явна. Энэ бүгд хотоос гарах болгонтой бүх хүмүүстэй аюулгүй байдлаар зааварчлаад танилцуулж чинь. Нөгөө цуваа дүрмдээ загтсан цувааны зарчим байж энэ байрлал байж чинь тий. Жолооч хүртэл. Тэгээд техник хамгийн гол нь замд гарах техник ханган яг бүрэн бос байдлын бүгд хэмжээ энэ машин энэ техник хэрэгсэл замд гарч болно гэдэг зөвшөөрлөнд өөрсдөө дотор зохион байгуулаад ингээд механикчдтай хамтраад бүх аюулгүй байдал хангаа явуулсан. Тэгээд хамгийн гол нь холын замд явж байгаа чинь одоо шинээр сүүл болсон залуучууд зарим дөрөв мөрөнтэй сайн танилцаад байх хэрэгтэй. Тэгээд гоочжуулалтын санаалаа хийх хэрэгтэй. Зарим нь бас мэддэг мөртлөө анзаарахгүй өнгөрүүлсэн юм зөндөө өгдөг шүү дээ. Яагаад энэ моциклчид урд хойноо зигзаг байдлаар хоорондын зай 10 яваа 60 км дэш 60 км дотор хоорондоо 10-аас 15 м зайтай ойртохгүй энэ хоорондын зай байдаг зигзаг огцон зогсолт аваар зогсолт хийлээхэд араас шилжээд дарсан моцикл ямар аваар гарахгүй. Зигзаг байдлаар биенийхээ хажууг барьж явсан моцикл ямар аюулгүй байлаа. Энэ бүгд дээр яг клубийн дотоод юм заасан байдаг. Тэрний дагуу гişүдтэй баян энэ дээр нь хэлж яриад хариуцлага тооцох үедээ тоосон. Хэрвээ 4 жил мөрдөхгүй бол тэр хүмүүстэй хариуцлага тооцоо явдаг. Энэ бүгд чинь зүгээр клуб дуур сонирхлоор нийлсэн залуучууд мөртлөө цаанаа асар их клуб өөрөө хариуцлагуудаа явж байгаа байна. Тийм учраас энэ залуучууд клубд орсноор өөрсдөө хувь бие хүн хариуцлагатай болчихж байна гэсэн үг л дээ. Би энэ клубд явж байгаа. Тэрс энэ суванд явахдаа би ингэж явах хэрэгтэй юм байна. Яг муу адилхан яг бусад зүгээр суулцлж явж байгаа залуучуудыг ингэ замын хөлөнд олж байгаа. Яг ингэ дөрөв дөрөв барай явах юм бол аюулгүй байх. Нөгөө моцикл ясаа бас лаваар гэдэг бид нар адилхан хоббит болох бид нар холбогдож байгаа. Тийм учраас аялал гэснээс тий. Аялал гэснээс бид нар чинь 12-оос хойш одоо жилдээ нэг 3 аялал хийчихэж байгаа тий. Ер нь хаврын аялал, яг зуны аялал, намрын аялал гэдэг. Тэгээд тэр олон аяллууд хийж явах төгтөө хөвчлөлтөө явдал маш их тохиолддог гэсэн тий. Одоо нөгөө хоошоо явж явахт яа. Орос руу нэг бид нар эрхүүгийн пистол оролцоход бөөнд явсан шүү дээ. Тэгээд хоошоо хил гараад явж ирсэн улаан уд өнгөрөөд тэр чинь аюуд өгсөн юм байна. Яг эслүүтэй гүтүүхийн даваа өгсөөл тий. Эрхүү рүү тий амар бороо ордог. Тэр ёо. Тэрэн дээр гэтэл манай нөгөө хоёр хүндгээр урд гараал болцсон тий. Яг нөгөө бид чи уул нөгөө бороо оронгууд амрах гэдсэн шүү дээ. Нэг буудлын руу ороод нэг сайхан амарчаад маргааш нь явъя гэдэг чинь хоёр нөхөр урд гарч баацж аалгуулаад нөгөө хоёрыгоо барьж авах гэж бид чи нөгөө амар бүр төмбөнгөр асгах юм шиг усан дотор тий. Нөгөө хэдийг араас хөөж гүйцэтгүүлэх гээд
нэг явжсан тийм хөвгтөө бас Хүний нутагт юм чи нэг хайж авах юм. Тэгээ явж байгаа 5 голыг тир аваарт орцсон. Тэр гүтүүкээ амар даваан дээр тэнгуут ийм хүнсний ногооны тир аваарт ороод замаар дүүрэн ийм лоон төмөс хүмүүс ингээ уурсан. Тэнгуут бочиг ингэж яаж болох гад бүр ирээсээ. Тэгсэн чинь харанхуй болохын өмнө манай баг гэж байгаа. Зогсоол нэг шээдэг байхгүй. Тэгсэн чинь маань ийшээгээ харахгүй байгаа. Яасан гэж яг энэ доор нэг байгаль нуур чигээ төөр доор ингээд модны бүр доор байгаа. тэгсэн чинь ийш арга шээс өрөөд Нөгөө нэг хамрээдээс хойш явж байгаа тэр нөгөө борооны чи маргааш өглөө нь ягаа нөгөө нэг том захаас ороод хувц авсан чи тогонд тасарсан байхгүй юу? Тэгээ ингээд усны гутал нөгөө шинэ баахан бороонд явсан чи баахан нөгөө уснаас хамгаалж усны гутал худалдаж аваад тэгээ тог цэрсэн байж байгаагаар нь энэ десант өнгөтэй энийг авъя гэж гутлаваа хүмүүсчтэй байхгүй. Тэгээ нөгөө зах дотор баахан явж байгаа. Наас гал сэрлийн харсан чинь баахан цэцэгтэй гутлаа. би гадаас уушсан юм чи яриасан. Тэгс чи баяа чи мань гутлаад уустай чи доо. десант усны гутал авсаа. Ингээс уушнаас нийл цэцэг биш. Եх хүрээ. их самын гол нь шүү дээ. Наа чи ямар лангуун дээрээс авсан гэж хүүхдийн лангуун жижиг чи магаар жижиг үсдэг байхгүй юу? Бидэд болохоор яг нөгөө томчуудын лангуунаас ингээд хар мар өнгөтэй устай гутал авсан байхгүй юу? Энэ ваа манд таарах юм алга ийшээ явлаа гэсэн чинь би гутлаа хүүхдээ дасаг дээрээс очиж цэцэгтэй ийм усны гутал чаацсан. Ой нэг Хондоо сүнсэндээ болж байгаа байхгүй. Гоё десант өнгөтэй ани навыг. хүүхдийн хоолш. Хамрын эдээс босчоод бороонд таараа. Тэг чи бас скотчсон шүү дээ. Скотчтой тэрнээс гадна дотороо нэг иржэн юм байж шат. Тэ. Гар хөлдөхгүй тий. Бондгорын нөгөө пакт ахгүй. ноён бондгорын Чи гонсгүй тий? Аа? Гонсгүй. Гонсны дараа. Бондгорсгүй чи баларсан шүү дээ. Хөөрхийн нөгөө гүрийгээ хэлж чадахгүй. Бид нар яг нөгөө гарчин даарна гингүүтээ шууд нэг дэлгүүр дээр зогсонгуудаа жижигхэн. Ажлын бэйлийн нэг ийм урдуураа ийм гялгар бэйл үүдэн шүү дээ. Ирзэн тий. Тэрийг өгчихгүй юу? Гайгүй хаа гэд. Тэгээ өнгөт нөгөөт чинь бороонд хүүтэнд бүр амар хайрд юм бэ. Тэгээ тэрийг бид нар мэдгүй өгчихгүй. Өгөө явсан. Гүрийгээ яваад л нэг 50 билүү 60 явсан. Тэгсэн чинь араас явах болчихгүй. Тэнгүүд бидэд явж байгаа нэг жижигхэн бас нэг сүрэн газар орж ирээ зогсоод яасан чинь. Яасан бэ гэсэн чинь. Нөгөө хэлж чадахгүй явсараар ингээ гар бүр ингээ бээрээд хөлтцсөн. Зүрх. Нилээ гүрийсэн шүү дээ. Аим гүрийгээ явуулсан. Ивент тэтгэгч Миг даатгал. Яас өгшөө? Өө харин машин саач багаж байт. Өө чи тэгээд хол явж сайн багчтай явахгүй дээ. Майн таач. Энэ бүрт гэдэг нэг Германы багаж хүн үү? Мөн. Дотроо ямар хөө яж юм бэ? Яасан бай багаж вэ? Шалгалсан багч шүү дээ. Дотроо үгүй сайхан багаж юм. Холын замд вирт гэж одоо хэцүү шүү дээ найз минь. Тэр үнэн шүү. Ясны шүү чи янзтай юм аа. Янзтай ясны шүү. Манай клубт чинь энэ урлаг, уран сайхны залуучууд маш олон байдаг тий. За манай Нисвансын амгаа байж байна. Манай одоо хүндэтгэж шүү. Манай амгаач тий. Олон жил хамт явж байна. Одоо манай албан ёсоор 12 онд үүсгэн байгуулснаас хойш цугтаа бидний бүх нээлт хаалт бүх арга хэмжээнд дээр
дэмжиж тэ хүмүүнлэгийн ажил хүртэл хийж явахт тэ. Тэгэхээр манай нисван хамтлаг тэ ингээд бүрэн бүлтгүүнээр ирж ирсэн. Дээрээс нь манай булсаар хамтлаг байна байж гин тэ. Манай булсаар хамтлагийн тоормейстер манай Мая. За булсаар хамтлагийн госдууч нь манай Тамира үндсэн гишүүн байж гин тэ. Өнөөдөр хүлцээж амжсангүй. Тэгээ бас ажил хөрөлтөө бас тоглолт юу арга гэрийн бас ажилтай байж байгаа. Өнөөдөр амжсангүй. Дээрээс нь манай ЮФО хамтлаг байж гин. ЮФО хамтлагийн манай Баска солгтарч Баска дүүмэр бас манай гишүүн. Өшөө лордийнхан байж гин. Лорд хамтлаг маань анх манайх яг клуб болоод одоо нээл таалтаа хийгээд явж байхад манайг дэмжиж арга хэмжээнд бүх арга хэмжээнд хийж явуулдаг байсан. Тэгээ маа нөгөө том ах мөксөг ах чинь биш үү? Тий, рок. Тий. Рок Манкс мөксөг гэж одоо манай ах маань тий. Манай бас хүндэт гишүүн. Манай бүхэл үйл ажиллагаа арга хэмжээнд зөвлөж хамтарч бидэртэй тий. Өдөөс өдий хүртэл одоо хүртэл ингээд хамтдаа сайхан арга хэмжээнүүдэд зохион байгуулж явдаг. Энэ бүх одоо урлагийн бүх залуучуудаа бас бид нар баярсан талархсан хэлэх зүг баг тий. Ягаад тэгэхээр ингээд нэг хамт олон болж явж байгаад нь хайртай шүү. За тэгээд одоо ерөнхийдөө бидний аялал маань ингээд сайхан явагдаж байна. Одоо нэг сайхан ая дууны одоо юуны төлөө урлагийн залуучууд маань байгаа байлаа. Сайхан дуу дуулаад тий.